Амьдралын жишээ. Шуурган дэх итгэл. Яст мэлхийний арал дээр маш сайхан өдөр болж байлаа. Залуу яст мэлхийнүүд тоглохоор цуглацгаажээ. Энд бас залуу яст мэлхийнүүдэд үргэлж урам зориг ухаарлаг өгдөг ухаантай яст мэлхий Рокки байна. Аливаа асуулт бүхний зөв хариулт түүнд л байдаг учраас залуучууд Роккигийн үгийг сонсох зөвлөгөө авах дуртай. Рокки залуучуудын тоглохыг ажиглаж байснаа гэнэт санаан зовниж эхэллээ. Алсаас хүчтэй шуурга дэгдэж аянга цахиж байсан юм. Хэдхэн ормын дараа яст мэлхийний нутаг дээр цахиж эхэллээ. Рокки залуучуудад хандан бүгд хорогдох газарт орох хэрэгтэй. Энэ аянга та нарыг чөнөө чадна. Намайг дагаад хонгол руу явцгаа гэж ориллоо. Тоглогчид сэтгэлээр унцгаажээ. Учир нь тэдний тоглоом эд өрнөж байсан юм. Тэд тоглоомоо зогсоохыг хүсээгүйч Роккигийн үг хуйл. Рокки ухаантай учраас залуус энэ үнэхээр аюултай үзэгдэл гэдэгт итгэсэн юм. Рокки залуу яст мэлхийнүүдэд явах замыг зааж өгөөд бид яахгүй бол болохгүй. Урт зам туулах тул хурлах хэрэгтэй. Та нарыг бүгдээрээ аюулгүй байгаасаа гэж би хүсэж байна гэж ориллоо. Залуу яст мэлхийнүүд Роккигийн үгийг даглаа. Харин хоёр яст мэлхий эргэлдсэн юм. Энэ хөгшин хальс үргэлж бидний зугаа цэнгэлийг тасалдуулж байх юм. Бид ямар нэгэн нүхэнд хорогдох шаардлагагүй гэж би бодож байна гэлээ. Хорогдох байр руу орохын өмнөхөн хэргийн эзэн яст мэлхийнүүд Роккиг тохуурхаж эхэллээ. Тэдний нэг нь та бол наадаж тоглохыг мэддэггүй хэдэр хөгшин яст мэлхий. Би таны хэлж байгаа зүйлд итгэхгүй бай гэлээ. Рокки хариуд нь энэ бол таны сайн сайхны төлөө хийж байгаа зүйл. Хэрв та хоёр бусад мэлхийнүүчиг надад итгэж дагах юм бол үр дүнгийг харна. Та хоёр надад итгэж чадах уу гэж хэлсэн юм. Дэггүй хоёр мэлхий Роккиг дагахыг хүсээгүй учраас хонглоос гараад зүгтчихлаа. Рокки эргээд ирээчтэй тэнд аюултай шүү дээ гэж орилжээ. Онгироо залуус эргэж ирсэнгүй. Тэд өөрсдийнхөө бодсноор явхаар шийджээ. Рокки үлдсэн яст мэлхийнүүдэд хандаж та нар надад итгэсэнд баярлалаа. Энэ хонглоор явах урт аялал бол зугаацах санаа биш. Аюулгүй байх цорын ганц арга зам. Та нар үүнд итгэх хэрэгтэй гэж хэллээ. Рокки баг гэлтгүй бүхий л зүйл дээр тэдэнд тусалдаг учраас тэд итгэдэг. Харин одоо бол үхэх эсвэл амьд гарах нөхцөлд түүнд итгэх хэрэгтэй болжээ. Тэд Роккиг дагаж бүх зүйлийг дуулууртайгаар хийсгэж. Аяллаа зам дуусах үед Рокки энд байна. Энэ бол аюулгүй газар наашир гэж хашгирлаа. Залуу яст мэлхийнүүд нүүлгэн шилжих хонглоос гараад арлын эсрэг талд ирснээ мэдлээ. Рокки үргэлжлүүлэн зааварчилгаа өгнө. Хараач энд зэгсэн дээр сал байна. Бид арлаас гарахдаа энэ салыг ашиглах болно. Аянга цахилгаанаас олж их хэмжээний гал гарчээ. Яагаад гэвэл энэ тэндээс утаа ханхалж байна. Намайг дагаад яв. Рокки болон залуучууд яст мэлхийн араас гарч аюулгүй боллоо. Тэд аимшигтай утаа болон галаас зүгтэж чаджээ. Залуу яст мэлхийнүүд нэг нэгээрээ Роккид талархлаа илэрхийлж байлаа. Рокки бид аврагдсанд баяртай байна. Та нар намайг сонсож миний үгэнд итгэсэн учраас аюулаас зүгтэж чадсан гэлээ. Гэвч Роккид болон залуусын санааг зовох асуудал байна. Учир нь өөрсдийн замаар явсан хоёр яст мэлхийний хувь заяа тодорхой биш байлаа. Рокки тэднийг арлаас гарч аюулгүй газар байгаа гэдэгт би найдаж байна гэж хэллээ. Охид өвгүүдээ бид хэнд итгэж найдах ёстой бай. Бид хэнийг дагах ёстой бай. Хэрэг бидэнд өчүүхэн л итгэл байх юм бол агуу гайхамшгуудыг харах боломжтой. Харин үүний тулд бидэнд итгэл байх ёстой юм.